Засгийн газрын хувьд бол нэг номерт нь эдийн засгийг төвтөржүүлэх арга хэмжээг бол авч хэрэгжүүлж байгаа. 23 онд бид нар эдийн засгийг төвтөржүүлэх арга хэмжээг авч байгаа. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлого хатуур, төсвийн бодлого чангарна. Төсвийн бодлого чангарна гэдэг нь үндсэндээ төсвийн алдагдлыг бол бууруулна. За жавхлан сайд бол төсвийн алдагдaltaй холбоотой нэлээд тоонуудыг хэлэх байх. Энэ онд одоо батлагдсан төсвийн алдагдал бол 2.4 их найт төгрөгийн алдагдaltaй дотоодын нийтэвтгүүнд эзлэх хувь хэмжээ нь одоо 5.1 гэсэн ойролцоогоор байжсэн бол энэ 23 онд бид нар төсвийн алдагдлыг 1.5 их найт төгрөг буюу 22 онтой харьцуулах юм бол 900 тэрбум төгрөгөөр төсвийн алдагдлыг бууруулж дотоодын нийтэвтгүүнд эзлэх хувь хэмжээг нь 2.8% болгож байгаа. Энэ нь эргээд эдийн засгийг төвтөржүүлэхэд чухал одоо хувь нэмрээ үзүүлнэ гэж одоо үзэж байгаа гэдгийг та бүдтэй хэлье. Ер нь энэ одоо эдийн засгийг төвтөржүүлэхэд эдийн засгээр инфляцтай холбоотойгоор гол тулгамдж байгаа эрсдэл бол инфляц байгаа. Инфляц дээр ханшны эрсдэл бол хамгийн гол орж ирж байгаа гэдгийг бас та бүдтэй одоо хэлье. За цаашдаа эдийн засгийн хувьд та бүд хэллээ экспортын хэмжээг цар тахлын өмнөх оны хэмжээнд авчна гэдэг бол 2019 он. 2019 онд бол Монголын экспорт бол рекорд хэмжээнд хүрч исэн. Тэгэхээр 23 онд засгийн газар экспортынхаа хэмжээг тэр цар тахлын өмнөх үе буюу одоо ковид буюу дайнаас одоо үеэс өмнөх хэмжээнд аваачиж экспортын хэмжээг аваачна гэдэг тийм том зорилт тавьж байгаа. За дараагийн нэг бодлого нь бол энэ Монгол улс алийн болгонд ухаа гаргадаг хөдөөж хүн гаралтай бүтээгдэхүүнүүдээ одоо түүхийгээр нь гаргах ийм одоо байдалтай байх уу. Тэгэхээр бүх шатанд боловсруулах үйлдвэрлэлийг нэг шатаар нэмэгдүүлээ. Боловсруулалтын түвшинг нэг шатаар нэмэгдүүлээ гэдэг ийм бодлогыг бол засгийн газар барьж байгаа. Мэдээж энэ зорилтод бол бид нар нэг жилийн дотор хүрэхгүй бас тодорхой одоо хугацаа шаардлагданаа гэдгийг бол ойлгож байгаа. Тэгэхээр уул уурхай хөдөөж хүн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэг шат ахиулна гэдгийг бол та бүдэд хэлье.